Та амьдралдаа сэтгэл хангалуун байна уу? Агаар нь бохирдсон, аюулгүй байдал, эрүүл мэндийн баталгаагүй, хүүхдэд ээлгүй, хөгшдийг гадуурхсан, хүнлэг бус нийгэмд амьдарсаар байх уу? Ард түмний амьдралын чанар сайн бол улс орны уртын зорилго биелэх учиртай. Үйлдэл үгнээс чанга сонсогддог байтал уртгаа хийдэггүй, уруулаа хөдлөхөөс өөр шидгүй, дүрмгүй, хуйлгүй, сэтгэлгүй, шудраг бус сонголт хийсээр байх уу? Учир нь би тантай адил Улаанбаатар хотын иргэн, ээж, эхнэр бас охин. Одоо өөрчлөлт хийх цаг нь болсон. Би шийдсэн. Би зөвхөн өөрийнхөө бус өөр олон хүмүүсийн амьдралыг чанаржуулах шийдлийг олсон. Би ажлаа дараа нь биш, одоо хийн. Тэгвэл ганцаараа биш, мэргэжлийн хүмүүстэй багаараа ажиллана. Баян зүрхчүүдээ, та бүхний зүрх хэр баян бэ? Маргаашийн худлаа амлалтыг бус өнөөдрийн үнэн үйлдэлийг сонгоорой.